сайн байцгаана уу? Шинэ бичлэгэндээ тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр болохоор бүгдээрээ та нар бичлэгнийхээ нөгөө нэг тайлбар хэсгээс нь харсан баг. Хэдүүлээ шинэ төлөвлөгч дэвтэр би эхлүүлэх гэж байгаа. Зүгээр шинэ дэвтэр авсан чинь тэрэн дээрээ би эхлүүлмээр санагдаад болдгоо. Дээрс нь миний яриа жоохон өөрчлөгдсөн сонин сонсогдож магадгүй. Би нөгөө аппарат хийлгсэн байгаа шүү. Уучлаарай. Энэ бэтэр. Тимүгэ. За тэгээд энэ болохоор хийсэн төлөвлөлт өдрөө харуулж явжин. Жохон журнал өдр хийсэн. Нөгөө нэг бичлэгнийхээ 7 сарда. Тэгээд энэ болохоор миний энэ 9 дугаар сараас эхлэн төлөвлөх гэж байгаа шинэ дэвтэр маань. За. Тэгэхээр дэвтрийнхээ хамгийн эхний хуудасаа одоо ингээд янзлж байна. Одоо ингээд бурхан шиг би нөгөө нэг бичлэгнийхээ voice over-ыг хийхээ хайж байгаа нөгөө дүүгээс хатуулж байгаа болохоор жоохон шимээтэй байгаа шүү, уучлаарай. За тэгээд гэрлэн жоохон муу юм шиг санагдахаар ийм ширээний чийдэ авчирсан байгаа. Миний хар өнгөтэй гарыг уучлаарай. Би амар борлсон. Угаасаа л борлоо. Гэтэ бүр амар борлсон. За тэгээд нөгөө нэг дэвтэр эзэмшигчийн нэрийг бичдэг хэсгээ ийм жижигхэн дөрвөлжин хүснэгтэн хэлж байна. За. Бүээ. За тэгээд тэрийг ихлэ харанаагаар яг ямар хуу дизайнтай зурж төлөвлөхөө ингэж бичиж агаад. За тэгээд энэ дээр болохоор баг гэрэлгүй байсан ч дээр юм уу гэж бодоод ингээд унтрааж сууж байгаа. Тэгэхээр би нөгөө уг нь шугам ашиглахгүй бай гэж бодсон боловч яаж ч чадсан би бол шугамгүй зурна гэдэг бол үнэхээр худлаа юм байлээ. Би жоохон өөр юмнууд дээр шугамгүй зурх гэж үзсэн чинь бүр үнэхээр амар заван болсон. Тэгээ одоо зүгээр шууд зурж байгаа. Тэгээ хүрээ нөгөө нэг булангуудаа үлдээж байгаа нь учир нь болохоор би булангуудаа жоохон ийм хурц ирмэгтэй биш зүгээр жоохон дугуй болгох гэж байгаа. Яа миний үс дээр ороод бүр алайс. Амар. За. Миний ус бүр амар сексистсэн байсан юм байна энэ үед. За одоо энийгээ жоохон хатааж агаад баллуурахгүй бол үзгээ нөгөө нэг муухай олгаа ичүүл. Би юу ярьж илээ? Сая яс дүүлээд тэгээд voice over-ыг яс зогсоосон байдгийн. Яа. За. Тийм бал ингээд юу загалтаад муухай болчихдог. Тийм учраас ингээд одоо юм ярьч. Нэгтээ юу утсан дээр амар санаардаад байгаа юм. За амартай ш дээдлэх нөгөө нэг дэвтэр эзэмшигч гэдэг бичих хэсгээ ингээд хөөхөн майллайнераараа ингээд бодож өгч байна. За. Наа тэгсэн үү. Тэнгүүтээ энэ дааталт нь ами гэж зүгээр ганцхан ами гэж биччихийг хэлсэн боловч ард нь зай үлдсэн байгаа. Энэ болохоор би fake calligraphy ашигласан байдгийн. Надаа нөгөө нэг Pudenosuke brush болов. Pentel brush ч үлээ. За амттай тэр байхгүй. Тийм болохоор ингээд зүгээр fake calligraphy хар үзгээр ашиглаж хийсэн байгаа. За анэндүү. Тэта. За тэнгүүтээ араас нь шууд YouTube channel-ийнхаа нэрээр AmiBay гэдэг өгсөн байгаа. Өгсөн чи саяны эргүүлсэн нь болохоор би нөгөө нэг энэ дэвтэрнийхээ цаасыг тест хийж үзээгүй байсан. Тийм болохоор үтсэн байдгийн. За. Хэндүү? За, тарай. За тэнгүүтээ эндээс стикер авч наах гэж байна. Энэ амар гоё заримхтэй стикерийг би наахаар болсон байгаа. Ойлгосноо? За. За тэгэнгүүтээ би ер нь стикер хуулах гэж 80 юм болдог төрөл юм. Хизээж стикерийг зүгээр хуулах чаддаггүй. Тэгээ арай гэж сая стикерийг хуулсан. Яа унагаж маагаар амар тэнийгэн болж байгааг харж байна. Тэгээд тэн дээрээ нагаад дээр нь дэвтэр эзэмшигч гэж бичиж байна. За тэгээд өнцгөө жоохон сольж үзсэн байгаа. Энэ өнцгөөсөө арай гайгүй харагдаж байгаа юм шиг надад л санагдаж байна.
Коммент хэсэг дээр санал бодлоо үлдээгээрэй. За. Тэгээд ерөнхийдөө энэ хэсгүүдийг тайлбарлаад явах вэ? За. Одоо ингээ ерөнхийдөө эхний хуудасаа дуусгаад дараагийн хуудаснаас нь яаши feature logo оруулж ирэх гэж байна. Feature logo-ийн хувьд би сарал өнгөөр бичгээр шийдсэн байгаа. Тэгээд ямар ч тач ашиглах үзгээ харуулж байна. Энэ үзгээг болохоор би Pencil House-ын нөгөө нэг амар олон 20 ширхтээ үзгээг авсан. Тэгээ ер нь айгуу дажгүй байлаа. Яг 10 секунд хүлээгээд балдуулчих юм бол ерөөсөө яадаг ч юм байлаа. Айгуу дажгүй. За тэгээд бас Pencil House-аас авсан 2 washi tape гаргаж байна. Энэ 2 washi tape хэд идчихснийг санахгүй байна. Ямар ч тач энэ 2 washi tape болохоор нөгөө 10 дугаар харлахын салбарт бол байсан шүү. За тэнгуүтээ сарал өнгөөр зүгээр ийм нэг каллиграф магистраар биш зүгээр энгийнээр жоохон сүдрэ гаргаад сарал brush pen-ээр бичих гэсэн боловч нэг ийм жоохон нөгөө галзуу үний өдрийн тэмдэглэл гэдэг шүү дээ хүмүүс. Яг тэр шиг болсон. Амар тэнэг. Тэнгуут нь бандсандаа би нөгөө нэг стикер нахаар болсон. Тэгээ одоо стикерээ наачдахгүй бүр алингаа алдчихэв. За ингээд энэ ямар хөөрхөн стикер агаад энийг би Pencil House-ийн 10 дугаар орлогын салбараас авсан байгаа шүү. За тэгээ feature log гэдгээр зүгээр за боёлий зүгээр чаддгаараа л бичиж гэж бодоод ингээ нэг угуул төрсөн юм бичиж байна. За эндээс болохоор feature log гэдгээд бичиж дуусаад жоохон хар өнгөөр нэг сүудэр маягийн нэг юм гаргаж өгч байгаа юм харагдаж байна. Энийг яг юу гэж нэрлэхээ би мэдэхгүй байна. За ямар ч тач гаргачлаа. Энийг хийхээр айгүй хөөрхөн харагддаг юм шиг надад санагдсан. Надад л таалагдсан байдیں۔ Тэгээ зарим нь дараа буруу талд нь гаргасан ч гэж магадгүй. За тэгээд ингээд хийж байна лөө. Энэ хэсэг дээр нь одоо юу ч ярих вэ? За ерөнхийдөө нэг юм рүү. Одоо болохоор жоохон зүүмлээд энэ Pencil House-аас бас авсан. Pencil House-ийн 10 дугаар орлогын салбараас авсан ийм цагаан үзэг highlighter pen. Хэд идсэн үн мөнийг өстой мэдхгүй би бөөндөө шууд бөөнөр нь авсан. Миний нийт үн болохоор 50 гаруй мянган төгрөг болсон баг. За ингээд дахиад нөгөө нэг 2 washi tape ингэж наах гэж байна. Энэ хайслахаар Pencil House байдгийн бэлээ. Би нэг болохоор зүгээр гэрийнхээ дэнд дэлгүүрээс л олж ирсэн. Pencil House-аас аваагүй шүү. За ингээд давхарлаад наачвал дажгүй юм болов гэж утсан. Тэгээд нэг гоё болоогүй ч гэсэн ингээд харин washi tape ингээд тастаа ийцэн болохоор одоо яалтайч үлээ дээ гэж өргсөн. Нэг гоё болоогүй юу манай миний feature log-ийн маань header нь би бараг буруу болцсон үгүй юу? За энэ дээр гарч байгаа шүү. Яг миний юу гэж хэлсэн нь. За одоо энэгээр нь ингээд 9 сараас эхлээд хийж. Тэгсэн чинь энэ гэрэл нь унчих гэсэн амар ядаргатай. Тэгээ гэрлээ тогтоохгүй бас нилээ юм болж байгаа харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө энэ бичлэг маань болохоор баг энэ feature log-ийг хийгээл дуусж байгаа шүү. Өөр шинэ төлөвлөгч хэвтер эхлүүлж байгаа болохоор тэгээд
би юу тэгэж нэх амар хурдан хийж чаддгүй. Энэ feature log гэдэр хийх гэж яг үнэндээ бол баг цаг 20 минут болсон. Тэгээд 9 сарынхаа календараа зурж байна. Тэгээд түр хугацаанд баяртай. Би удахгүй ороод ирнэ. За одоо энэ хэдийн юм дээр мэдээж та нар мэдж байгаах. Нөгөө 9 дугаар сард төлөвлөгдсөн ажлууд төрсөн өдөр инээтерийн юмнуудаа хийн. Энэ бөөрн хийгэн тэгээд тэр юмнууд нь болоод өнгөрөхөөр зүгээр дарчаад. Яа шүдүүтэй тах. Тэгээд доор нь мэдээж Новембер гэдгээ хийнэ гэж байгаа. За энэ дээр дахиад өнцгөө солисон байдаг юм. Өнцгөө жоохон солиод тэгээд гэрлээ бас арай өрчлсөн. За тэгээ одоо болохоор 11 10 юм байна. 10 дугаар сарынхаа календарыг жижигнээр доор нь яг 9 дугаар сартайгаа адилхан гэмээр ингэж одоо хийж өгч байна. So одоо юу ч ярих вэ? Ба за сайн уу? Иргэд болох сайхан байна. Яа шил тэнийг. За. Одоо болохоор би энэ миний бүх washi tape-нууд жоохон багад би нэг их washi tape-гүү. Ашигладаг washi tape-нуудээ хамаатныхаа дүгнэрт дээр тарааж өгөөд ерөнхийдөө яг ашигладаг хэдтэйгээр үлдсэн. Тэгээ тэр хэдэн дуусаад нэг pencil авсан washi tape-нууд үлдсэн. Шинээр авсан. Энэ washi tape болохоор аюу хөрхөн маад. Энэ болохоор нөгөө нэг юу шүү нөгөө нэг амар хөөрхөн 5500 гэдэг үү штэ. Нөгөө нэг жинигийн хийлээсэн ч үлээ мэдхгүй ямташ 5500 гэдэг washi tape. Яа. Зэмэртэйч тэгээд washi tape наагаад одоо ингээл яг 9 сартайгаа адилхан жишгээр ингээл бүрийнхнүүдээ зурж байна.
Анти нэрээ юу? Энд дээр Halloween гэж бичиж байна. 10 дугаар сард одоо жил болгон болдог төлөвлөгдөг юм. Миний хувьд Halloween-аас өөр юм байхгүй. Бас манай найзын төсөө өдөр. Гэтэ би тэр төсөө өдөр нь яг энийг хийж захтаа марцсан байлаа. Та нэг инфо маягаар хөтлөнө. Энэ санааг бол нэг юм бай юм хумнаас хараагүй. Зүгээр л яг хийх үедээ л зохиоцсон. За одоо болохоор ингээд сайн ногооноор back to school гэж шилжүүлдэг. За амартаач хэсэг хугацааны дараа дахиад ирээд уулзцгаая. За. Энэ 10 дугаар сарын доор зурсан жижигхэн pumpkin болон энэ дээр зурж байгаа ийм note-ууд болохоор тухайн сардаа ерөнхийдөө жоохон холбоотой дүүдэл байгаа шүү. Тэгээ санаанд орсон ол зурсан. Нэр би сайн уу гэж хэлэх мартсан ба шүү. За яг уу. Скул гэдэг яасан ч заван бичдэг. Та нар харж байна уу? Бэмэр мөх очиж. Шалбалай. За. Тэнийг бас майлайнер. Энэ майлын энэ өнгөнөлтөө би шал хэрэггүй авсан байна гэж бодсон. Амар энэ 300-ын тодорхойлогч өнгөтэй. Авчаад харамсахаар юм байлээ шүү ийм өнгөтэй харуул. Энэ шар нь ахгүй юу? Зүгээр голд өнгөтэй нь айгу гоё. Надад тэр нь таалагддаг. За. Хэсэг хугацааны дараа гэж. За ийм болсон. Дэжиг байгааз. Тэгээ өөртөө зогсоогоор харуулаарай. Томруулж хармаар эвлэскен шот хийгээд харахгүй дөө.
Ингээд энийг бас харуулж байна. За ерөнхийдөө ингээд бичлэг маань бараг л дуусах шатн да. Ерөнхийдөө бол бараг л орчихсон. За энэ амар хөөрхөн стикийн нөт байгааз энийг би 19-ийн нэг агуулгын номонгоос авсан шүү. Үн мөнийг бол өстой мэдгүй. За эндээс болохоор 9-р сараа эхэлнэ. За тоглосон юм аа. Зүгээр энэ хуудаснаас эхлээд яг энэ стикийн нотыг наацсан байгаа хуудаснаас эхлээд 9-р сараа төлөвлөж эхэлнэ. Би 9-р сараа нэг Amanda Rich-ийн бичлэгнээс санаа авсан байгаа. Тэр нь бол нэх амар зурж мураагүй. Гэтэ би жоохон зураг оруулна дундуур нь. Миний 9-р сарын санаа авж байгаа бичлэг бол тэр ерөнхийдөө бол тэрийг доор description box дээр холбоод өгчий. Тэрийг заавал үзээд Amanda Rich-ийн сувг дээр subscribe дараагүй байдаг бол дараа тэр бичлэгнэр нь лайк дараарай. За энэ жижигхэн дээр нь болохоор энийг болохоор тун удахгүй гэж бичгснээ шалтгааны санагдаад restricted coming soon зүгээр coming гэж ичлүү санахгүй байна. Түрүү restrictсэн restriction pencil house гэдэг цавуутай restrict шүү. Тэгээд энэ бичлэгэн дээр ашигласан юмнуудын линкийг нь холбож өгнө. Дэвтрээ бол холбож өгч чадахгүй. За ингээд хэрэгслүүдээ хурааж байна. Тэгээд энэ урт хамтайсан баярлалаа. Лайк дараа subscribe хийхээ мартваа. Тэгээд баяртай өрхнүүдээ. Үнжи.